Болгарын алдарт зүнж Баба Ванга орчин үеийн хамгийн юр бусын зөгнөгчдийн нэг юм. Тэрээр бодит ертөнцийг харж чадахгүй ч ирээдүйг тодор хардаг байв. Ванга 2020 оныг их өөрчлөлтийн жилүүд гэж нэрлсэн байдаг. Тэрээр дэлхийн ертөнц хуучин хэв маягаараа байгаа болж эдийн засаг, улс төр, байгаль цаг уур бүгд нэгэн зэрэг нууцаад илгэж хүмүүсийг сорно гэсэн нь яг л бидний туулж буй ковидын дараах эдийн засгийн хямрал, дайн дажин, цаг уурын дулаарал зэрэгтэй яг таарч байгаа юм. Гэхдээ судлаачид түүний зөгнөлүүдийг биелэх боломжгүй гэдэгч өнөөдөр Вангагийн зөгнөлүүдээс биелэлээ олсон нь олон байдаг билээ. Тэрээр Чернобылийн осол, Диана гүнжийн үхэл, 9-р сарын 11-ний халдлага зэрэг олон үйл явдлыг зөгнөж хэлсэн байдаг нь гайхмаар наривчлалтай таарч байгааг судлаачид ч тайлбарлаж чаддаггүй. Түүгээр ч зогсохгүй Вангагийн зөгнөлүүдийн олонх нь 2026 онд болж буй олон үйл явдлуудтай яг тав таарч байгаа бөгөөд эдгээр зөгнөлүүд бидний амьдарч буй цаг үед томоохон анхааруулга болсоор байгаа юм. Алдарт зүнж Вангагийн 26 онтой холбоотой 13 цочордом зөгнөлийг хүргэхээс өмнө дийлэн хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй Вангагийн зовлонт амьдралын түүхээс нь товчхон дуртай. Вангагийн амьдрал зөгнөлүүд шигээ нууцлаг бас асар их төсвөр төвчээр бэрхшээл зовлонгоор дүүрэн өнгөрсөн юм. Тэрээр 1911 оны 10 дугаар сарын 3-нд одоогийн Хойд Македон улсын Стромица хотод төрсөн байна. Ванга дутуу төрж маш сул биетэй хүүхэд байсан тул амьд үлдэх эсэг нь эргэлзээтэй байсан гэдэг. Орон нутгийн ёсоор хүүхдийг амьд үлдэх нь тодорхой болтол нэр өгдөггүй байсан бөгөөд түүнийг анх уйлахт нь нэгэн танихгүй хүний санал болгосноор Вангилия буюу грекээр сайн мэдээ авчрагч гэх нэрийг өгчээ. Түүний 3 настай байхад ээж нь нас барж аав нь дэлхийн 1-р дайнд мордсноор хөршийнхөө асаргаанд үлдэж байсан гэдэг. Вангаг 12 настай байхад амьдралыг нь бүр мөсөн өөрчилсөн үйл явдал болсон юм. Хүчтэй хар салхи түүнийг агаарт хөөргөн шидэж хол талбайд унагсан байна. Хүмүүс түүнийг олоход нүд нь илэс шороогоор дүүрч маш их өвдөлттэй байсан ч гэр бүл нь ядуу байснаас зохих хагалгааг хийлгэж чадаагүй тул явандаа хараагаа алдсан юм. Энэхүү ослын дараа Ванга ирээдүйг харах, юр бусын зүйлийг мэдрэх чадвартай болсон гэж үздэг. Ванга хараагүй хүүхдүүдийн сургуульд 3 жил сурч, барайл үсэг, төгөлдөр хуур тоглох, хоол хийх, нэхмэл хийхийг сурсан байдаг. Тэрээр 1942 онд Болгарын цэрэг Димитартай гэрэлсэн бөгөөд Димитар ахыхаа үхлийн тухай асуухаар Ванга дээр ирэхдээ түүнтэй танилцж байжээ. Тэд Болгарын Петрич хотод суурьсан бөгөөд Димитар архинд донтож 1962 онд элэгний өвчнөөр нас барсан юм. Ванга өөрийн төрсөн хүүхэдгүй байсан ч Вината нэртэй охин Димитар нэртэй хүүг үрчилж авч өсгсөн байдаг. Ванга маш сайхан сэтгэлтэй нэгэн байсан бөгөөд хүмүүсийн өгсөн бэлэг хандвийг сүм барихад зориулдаг байсан гэдэг. Тэрээр 1996 онд хөхний хорт хавдраар нас барсан бөгөөд сонирхолтой нь Ванга өөрийнхөө өөхөх өдрийг хүртэл нарийн тааварлсан гэдэг. Ванга бол юр бусын чадвараас гадна маш их төсвөр төвчээр хатуужил зовлон туулсан эмэгтэй юм. Одоо ингээд агуу зүнж Ванга 2026 онтой холбоотой ямар зөгнөлүүдийг анхааруулan зөгнөж байсныг нэг бүрчлэн хүргэе. Эхний зөгнөл бол ёс суртахууны уналт. Тэрээр зөгнөхдөө хүмүүс сайн мууг ялахаа болох цаг ирнэ гэж хэлсэн байдаг. Нийгмийн сүлжээний үзэн ядалт, хуурамч мэдээлэл, хүчирхийлэл дунд өсөж буй шинэ үеийнхэн ёс суртахууны хим хэмжээгээ алдаж магадгүй гэсэн юм. Хүмүүс юун зөв бэ гэж асуухын оронд юун ашигтай, юун зугаатай вэ гэдгийг чухалчилдаг болно гэсэн байна. Энэ зөгнөл нь магадгүй өнөө үед аль хэдийн биелээ олсон мэт. Дэлхийн ертөнцид сошиал медиа хит их хөгжснөөр залуу үеийнхэн интернетээс хит хамааралтай болж байгаа бөгөөд тэдэнд хайрлаж инрэх сэтгэл гэж үгүй болж байгаа нь өнөөдөр Монголын нийгэмд тохиолдоод буй өсвөр үеийнхний харгас хэрцгий дээрлэхэлтийн жишээнээс тодхон харагдаж буй юм. Түүний 2 дахь зөгнөлд дэлхийн 3 дугаар дайн ба лалын шашинтнуудын дайны тухай өгүүлсэн байдаг. Ванга Европ болон лалын шашинд орнуудын хооронд томоохон сөргөлдөөн гарна гэж зөгнсөн. Зарим хүмүүс үүнийг 2010 онд эхэлсэн Арабын хавраас эхлэлтэй гэж үздэг бол зарим нь 2026 онд Европ руу чиглэсэн биологийн зэвсгийн халдлагаар хурцтаж болзошгүй гэж тайлбарлаж байгаа юм.
Түүний нэгэн аимшигтай зөгнөлд дэлхийн 3 дугаар дайн эхэлж олон мянган энгийн иргэд амиа алдах төдийгүй 3 дугаар дайны дараа Европ төв хүн амгүй хоосон цөл мэт болно гэж дурдсан байдаг. Энэ нь дэлхийн 3 дугаар дайны үед цөмийн эсвэл биологийн зэвсэг ашиглах вэ гэх айдсыг төрүүлж буй юм. 3 дахь зөгнөл хүчирхэг луу буюу Хеттийн мандалт. Түүний зөгнөлд хүчирхэг луу хүн төрлөختнийг иргэшээлдээ оруулна. 3 аврах нэгдэж хүмүүс улаан мөнгөтэй болно гэж дурдсан байдаг. Энд луу гэдгийг Хятад улс 3 аврагыг Хятад Орос энэтхэг гэж үздэг. Хамгийн сонирхолтой нь улаан мөнгө гэдэг нь Хятадын 100 ян болон Оросын 5,000-ын дэвсгэртүүд улаан өнгөтэй байдагтай яг таарч байгаа юм. 4 дахь зөгнөл буюу Химэл оюун ухаан ба кибер халдлага. Ванга хүмүүс төмөр торонд ороод цолдож хүнээс ухаалаг сэтгэдэг машинууд гарч ирнэ гэж зөгнсөн байдаг юм. Тэрээр ирээдүйд дижитал дайн буюу кибер халдлагууд улс орнуудын эрчим хүч, усны шугам зэрэг чухал дэд бүтцүүдийг саатуулж асар их хохирол учруулна гэж сануулсан юм. Энэ нь өнөөдөр дэлхийн улс орнуудын хамгийн их айж буй Химэл оюун ухаан буюу захим дайнтай таарч байгаа юм. 5 дахь зөгнөл хүн төрлөختөн ангараг гарагтай холбогдно. Вангагийн зөгнөлд 2020 оны сүүлээс эхлэн хүн төрлөختөн ангараг гараг дээр очих, тэр байтугай тэнд амьдарч буй зүйлтэй харилцаа тогтоох тухай зохиос дурдсан байдаг. Тэгвэл Elon Musk-ийн SpaceX болон NASA-гийн ангараг гараг руу хүн илгээх төлөвлөгөөнүүд энэ зөгнөлтөд давхцаж байгаа юм. 6 дахь зөгнөлд хорт хавдрыг эмчлэх төмөр гинжний тухай гардаг. Вангагийн нэгэн эерэг зөгнөлд 21-р зууны ихээр хүн төрлөختөн хорт хавдраас ангижирч хорт хавдрыг төмөр гинжээр хүлж баглах өдөр ирнэ гэсэн байдаг. Өнөөдөр эрдэмтэд хорт хавдрын эсрэг төмөр нана бөөмөс агуулсан эмчилгээ болон дархлаа эмчилгээг эрчимтэй хөгжүүлж байгаа нь энэ зөгнөл биелэх магадлал өндөр байгааг харуулж байгаа юм. 7 дахь зөгнөл Америкийн 44 дахь ерөнхийлөгч. Ванга Америкийн нэгдсэн улсын 44 дахь ерөнхийлөгчийг Африк гаралтай хүн байна гэж зөгнсөн бөгөөд энэ нь Барак Обамагийн үед биелсэн гэж үздэг. Харин тэрээр энэ ерөнхийлөгчийг тус улсын хамгийн сүүлийн удирдагч байна гэж хэлсэн нь 2026 онд Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанд томоохон өөрчлөлт гарна гэсэн утгаар одоо ч хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнсөөр байгаа юм. 8 дахь зөгнөл буюу эртний вирусын сэргээлт. Мөсдөлгийн доор нуугдаж буй эртний вирус сэргээж хүн төрлөختөнд аюул учруулна гэж тэр сануулсан юм. Арктикийн мөс хайлж байгаатай холбоотойгоор олон мянган жилийн настай бичил биетүүд ил гарч байгаа нь энэ зөгнөл биелэх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Орчин үеийн ангаах ухаанд танигдаагүй энэ аюул 2026 оны том сорилт байж болох юм. 9 дахь зөгнөл Европ дахь биологийн зэвсэг. Вангагийн хамгийн түгшүүртэй зөгнөлүүдийн нэг нь хүчирхэг гүрэн Европ төвд биологийн зэвсэг турших тухай байсан юм. Тэрээр ирээдүйд болох дайн хот суурингуудад чимээгүй тархах вирус, бактериар хийгдэх магадaltaйг анхааруулсан юм. 10 дахь зөгнөл буюу цаг агаарыг эрхшээх нь. Тэрээр зөгнөлдөө байгалийн хүчийг хүн төрлөختөн хянах болно гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл бороо орох, ган гачиг болохыг хүмүүс өөрсдөө шийднэ гэсэн үг юм. Өнөөдөр өвөл будах зэрэг технологиуд хэдийн хэрэглээнд орсон. Хэрэв энэ зөгнөл биелвэл 2026 он гэхэд цаг агаар байгалийн бус харин улс орнуудын нэгнийхээ эсрэг ашиглах зэвсэг болон хувирч болзошгүй юм. 11 дахь зөгнөл байгалийн шин энерги. Ванга хэлэхдээ байгаль дэлхийгээс гаралтай соёл иргэншлийг өөрчлөх шинэ эрчим хүчний их үсвэр гарч ирнэ гэж хэлсэн байдаг. Магадгүй энэ нь цөмийн нэгдэл эсвэл бидний хараахан мэдэж амжаагүй байгаа байгалийн нууц хүч байж болох юм. Энэ нь газрын тос нүүрснээс хараат бус шинэ нэрэн үеийг эхлүүлж магадгүй. 12 дахь зөгнөл ус алднаас үнэтэй болно. Түүний зөгнөлд ундны усны хомсдол дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал болохыг анхааруулсан юм. Гол мөрөн ширгэж, усны төлөөх мөргөлдөөн эхлэх эрсдэлтэй. Өнөөдөр бидний зүгээр л хэрэгэлдэг нэг аяга цэвэр ус ирээдүйд хамгийн үн цэнтэй зүйл болох юм байна. 13 дахь зөгнөл хүн төрлөختний ухамсарт гарах өөрчлөлтийн тухай ярьсан байдаг. Вангагийн хамгийн нууцлаг зөгнөл бол хүмүүсийн сэтгэлгээнд гарах томоохон өөрчлөлтийг хэлсэн юм.
олон хямрал гамшиг дайны дараа хүн төрлөختөн ертөнцийг өөрнүүдээр харж эхлэх гин. Энэ нь технологийн бус оюун санааны сэргэлт байх бөгөөд байгаль дэлхий болон нэг нэгнтэйгээ холбогдох шинэ ухамсар бий болохыг тэрээр зөвгөнсөн юм. Энэ хүртэл сонссон танд баярлалаа. Хэрвээ та манай сувгийг дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж манай сувгийг дэмжээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.